Тэгэхээр хүн төрлөختөн бид бүхний түүхэнд яг л Бурхны мэд тийм агуу их хүч чадлыг гартаа атгсан, за дэлхийн ертөнцийг бол нүд ирэмхийн зурт үнс нурман болгох тэр их хүчийг бий болгосон нэг л хүн байдаг. Гэхдээ тэр хүн өөрийнх нь бүтээсэн тэрхүү аимшигтай зэвсэгтэй бус, харин хүмүүсийн тэр бүх муухай сэтгэл, улс төрийн эвдэв бохир хувилдааны золиос болж төгссөн байдаг. За бид бүхэн Роберт Оппенхаймер гэдэг хүнийг бол атомын бөмбөгний эцэг гэдгээр нь бол маш сайн мэднэ. Тэрээр өөрийн цаг үедээ барууны ертөнцийн бараг бүхий л суут ухаантнуудыг нэгэн дээвэр дор цуглуулж хүн төрлөختнийг нацизмын аюулаас аврахын тулд цаг хугацаатай уралдаж явсан нэг. Улмаар 1945 оны 7 дугаар сарын 16-ны өдөр дэлхий дээр хамгийн анх удаа атомын бөмбөгний туршилт болсон байдаг. За энэ туршилт нь Америкийн нэгдсэн улсын Нью Мексико мужийн эдсэн зүдд болсон. За уг дэлбэрэлтийн араас асар том мөөгөн хэлбэртэй үйл тэнгэрт дүүсэж нарны гадаргаас ч илүү халуун тийм шатам температур газар дэлхийд ноёлож, за ингээд тэр хавь бол ерөнхийдөө тэр чигтээ сүрсэн. За яг энэ сүрлийг харсан, нүдэрээ харсан Оппенхаймер яг үнэндээ дэлхийн ертөнцийг аврах бус, харин дэлхийн ертөнцийг устгах зэвсэг зохион бүтээснээ асар ихээр ойлгож мэдсэн байдаг. За энэ явдлаас хэдхэн жилийн дараа Америкийн нэгдсэн улсад бол цөмийн зэвсгийг өгж бэлтгэж зохион бүтээсэн тэр Оппенхаймер гэдэг хүн өөрөө улс нийгэмдээ урвагч хэмээн цоллуулж Америкийн нэгдсэн улсын холбооны засгийн газрын хамгийн аюултай этгээд болж хувирсан байдаг. За ер нь судлаачид болон түүхчид Оппенхаймер гэдэг энэ хүнийг бол ерөнхийдөө тэг шинжлэх ухаанч эрдэмтэн гэдэг яг тэр өнцгөөс нь илүү ихээр судалсан байдаг. Гэхдээ энэ хүний түүх бол ердийн нэг шинжлэх ухааны нефтийн түүх төдийхөн бол огтоосоо биш. Энэ бол хит их мэдлэг хүнийг хэрхэн дотроос нь устгаж сөнөөдөх тухай, зам геополитикийн эрх мэдлийн төлөөх тулаан нь ямар ч хувь хүний оршихугаас илүү үнцэнтэй, илүү дээр оршдог гэдгийн хамгийн бодит түүх болж үлдсэн байдаг. За орчин үеийн ертөнцийг бүтээх тэрхүү шин цагийн галыг гартаа атгаж мөн тэр галынхан өөрөө амьдараа шатсан орчин цагийн Прометейч гэж нэг талаараа бол зарим хүмүүс энэ хүнийг бол нэрлэдэг. За ингээд энэхүү бичлэгийг дуустсан үзснийхэн дараагаар таны Оппенхаймер гэдэг хүнийг хардаг тэр яг шинжлэх ухаанч талын уламжлалт ойлголт бас тодорхой хэмжээнд өөрчлөгдөх болов уу гэж найдаж байна. За түүнчлэн та бүхэндээ нэг мэдээлэл дуулгахад бол 1805 онд Чехийн алдарт Рашан совиллын Карловы Вари хэмээх тосгонд энэ хотын эмзүүч Йозеф Витус Бехер гэдэг хүн Английн эрдэмтэн Кристиан Фробрик гэдэг хүнтэй хамтраад хүний ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжиж эрүүлжүүлэх зорилготой, хоолны шингэцийг сайжруулах зорилготой эрүүл мэндийн зориулалтаар Бехеровка хэмээх фольклорыг бол анх гарган авсан байдаг. За хожим энэ фольклор нь бүгд найрамдах Чех улсын үндэсний бахархал болж дэлхийд алдартай урамлын гаралтай фольклор болж чадсан түүхтэй. That government of the people, by the people, for the people. Здравствует мир между народами. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог бай. За Оппенхаймер гэдэг хүн бол Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотод нэлээд тийм баян чинэлэг, ер нь баг хамгийн баян гэр бүлүүдийн нэгт нь, гэхдээ еврей гэр бүл мэндэлж төрж өссөн нэгэн. За түүний гэрт хүүхэд байхад нь бол хамгийн алдартай Ван Гог болон Пикассо гэх мэт тэдгээр суут уран бүтээлчдийн бүтээлүүд яг их хуваараа ханад өлгөөстэй байдаг байсан байгаа юм. За мөн Оппенхаймерийн хит гоц гойд тэр оюун ухаан нь бол бүр бага наснаас нь эхэлж тодорхой болсон байдаг. Нэг өсөндөө бол тэрээр хүүхэд байхдаа хэдхэн сарын дотор цоо шин хэлийг бол маш сайн сурж бүрэн эзэмшиж чаддаг. Мөн квант физик төдийгүй эртний энэтхэгийн гүн ухааныг хүртэл энэтхэг хэлээр нь уншиж судалдаг ийм өвөрмөц гоц гойд хүүхэд байсан. За гэхдээ энэ их мэдлэг мэдээлэл түүний хит гоц тэр оюун ухаан нь бол Оппенхаймер гэдэг энэ хувь хүнийхэн тэр тархин дотор нь бол хизээж тэгж амарч тайван байх тийм орон зай боломжийг бол олгодоггүй. Нэг ёсондоо бол тархин байнгын асар их ачаал дунд сэтгэл зүйн гүн дарамтын дунд байдаг байсан гэж
хэлж болно. За улмаар 1925 онд Оппенхаймер бол Английн Кембрижийн их сургуульд суралцаж байх үедээ сэтгэл зүйн тэр бүх ачаас нь улам бүр нэмэгдсээр гүн гүнзгий тийм одоо сэтгэл готрол, сэтгцийн өөрчлөлтөнд бол орж ирсэн байдаг. За тэрээр бол ерөнхийдөө цаг үргэлж бол байнгын депресстэй явдаг, ганцаардмал байсан учраас одоо сэтгэл судлалын үүднээс нь энэ сэтгэл судлаачид хожим дүгнснээр бол шизофрен буюу одоо өөрийгөө нийгмээс тусгаарлах, дотоод зөрчилдөөндөө идэгдэх тийм маш аюултай хам шинжийн тийм тэмдгүүд бол түнд илэрч эхэлсэн гэдэг юм байлээ. За үүнээсээ болоод Оппенхаймерийн сэтгэл зүйд, аливаа хүний сэтгэл зүйд хар цагаан гэж хоёр тал байдаг бол Оппенхаймерийн хувьд бол одоо хар тал нь илүү давмгарч эхэлсэн гэж бол үздэг. За энэ яагаад ингэж ярьж байна вэ гэхээр одоо ганцхан жишээг бол дурдж болно. За тэрээр одоо түрүүн яг хэлсэнчлэн тэр Кембрижийн их сургуульд оюутан байх үедээ бол Патрик Блэкет гэдэг нэг багштай бол одоо маш дургүй байсан. За яагаад гэвэл энэ багш нь бол түүний лабораторийн ажлуудад бол байнгын шүүмжлэлтэй ханддаг. Ер нь бол дандаа тэгж жоохон дарах гэж орддог, сайн дүн тавьдаггүй ч гэдэг юм уу, нэг тиймэрхүү эсрэг хандлагатай багш байсан. За ингээд Оппенхаймер бол багштай ерөнхийдөө маш их үс санаад нэг өдөр багш нь өдөр идэхээр авчирсан байсан алимыг нь нууцаар авч байгаад тэр алимын дотор нь бол химийн хорт бодис ингэж шахаад ширээн дээр нь үлдээсэн байт юм билээ. За гэхдээ энэ хэрэг илэрсэн. За мөн аз болж тэр багш нь одоо тэр алимыг бол идээгүй. Харин Оппенхаймер бол одоо хүн амны хэрэгт үнээсээ болоод сэжиглэгдэж, сургуулаасаа хөөгдөж, шоронд орох дээрээ хүртэл тухайн үедээ тулсан байдаг. За яг энэ нэгзэгтэй цаг үе түүний баян чинэлэг аав нь бол өөрийнх нь одоо хөрөнгө мөнгө болон нөлөөгөө ашиглаж байгаад Оппенхаймерыг тэрхүү гэмт хэрэгээсүүд арайхийн мултарч суглан авч үлдээд одоо сэтгцэн эмнэлэгт бол явуулснаар одоо энэ асуудал тухайн үедээ намжсан байгаа. Гэхдээ нэг зүйлийг бас одоо анзаарах хэрэгтэй яг энэ сэдв дээр. За хэрвээ одоо энэ хорвоо ертөнцид хувь тавилан гэж зүйл үнэхээр байдгийн бол энэ Оппенхаймер гэдэг хүн бол магадгүй дэлхийг сүрүүлэх одоо тэрхүү хүчрхэг зэвсгийг зохион бүтээхийн тулд энэ дэлхий дээр одоо төрсэн ийм л тавилантай нийгэм байсан байхыг бол үгүйсгэхгүй. Харин оюутан цагийн түүний хийсэн саяны ярьсан жишээ буюу тэр зоримог бөгөөд сочирдон мөрөлт нь бол Оппенхаймер гэдэг энэ хүн бол одоо бүр бага залуу наснаасаа л эхлэж одоо ингэж бусдыг устгах, хувийн сэтгэл хөдлөлөөрөө хэн нэгний аминд хүрэх, за ийм одоо нэг ёсондоо сэтгэл зүйн баг зэрэг юм гажуудалтай нэгэн гэдэг нь хэдийнэ тодорхой болчихсон байсан гэдгийг бол ингэж бас ойлгож болохоор байна. Гэхдээ энэ бол одоо сэтгцийн өөрчлөлт бол заримдаа ордог, заримдаа гардаг гэх мэтэр иймэрхүү үзэгдлүүд бол гардаг. Гэхдээ хувь хүнийх нь мөн чанар гэдэг зүйл бол хизээч устдаггүй. Мөн чанарын хувьд бол Оппенхаймер бол муу хүн байсан гэж бол дүгнж бол болохгүй. За ингээд хэдийгээр Оппенхаймер ингээд залуугаасаа физикийн шинжлэх ухаан болон математикийн шинжлэх ухааны хамгийн хүнд хэцүү тэр бүх онцлогуудыг бол одоо цаасан дээр тайлж чаддаг байсан агуу нэгэн байсан боловч харин өөрийнх нь тэр дотоод сэтгэлийн харанхуй анхлыг бол хизээч гэрэлтүүлж чадахгүй ийм л байдалтай байсан байгаамаа. За ингээд цаг хугацаа өнгөрсөөр 1942 он болсон. За тухайн үед бол одоо Европ төв бүхэлдээ нацизмын хар сүүдэрт дарагдаж Адольф Хитлерийн нацист Герман хүндрэлтний түүхэндх хамгийн аимшигтай зэвсэг болох атомын бомбыг зохион бүтээх уралдаанд оролцож Америкчуудаас төрүүлж зохион бүтээж магадгүй ийм нөхцөл байдал үүсэт байсан. За германчууд хэрвээ атомын бомбыг Америкчуудаас төрүүлж зохион бүтээсэн бол тухайн үед Америкийн нэгдсэн улс болон зөвлөлт холбоот улс хэмээх энэ хоёр их гүрний хувьд бол жинхэнэ утгаараа энэ нь үхлийн цогцолт болж хувирах байсан. За яг энэ айдсаас үүдээд Америкийн нэгдсэн улсын түүхэндх хамгийн том, за мөн түүхэндх хамгийн нууцлаг шинжлэх ухаан болон цэрэг армийн одоо салбарыг хамтд нь хослуулсан Манхэттен төсөл хэмээх маш нууц төсөл ихэлсэн. За энэ төслийн гол зорилго бол ерөөсөө нацист германчуудаас төрүүлж Америкийн нэгдсэн улс атомын бомбыг бүтээх явдалд бол оршиж байсан. За тэгвэл энэ төслийн ерөнхий удирдагчаар бол одоо хатуу чангаараа алдартай генерал Лесли Гроувс гэдэг одоо энэ генерал бол
удирдах байсан бол за шинжлэх ухааны салбарын удирдагчаар харин хэний ч төсөөлөөгүй нэгэн болох Роберт Оппенхаймер бол ажиллаж байсан. Гэхдээ Оппенхаймерыг хэн сонгосон бэ гэвэл саяны нэр дурдсан генерал өөрийн биеэр сонгосон. За үнэн хэрэгтэй гэвэл одоо энэ цэргийнхний хувьд Роберт Оппенхаймерыг шинжлэх ухааны салбарын захирал болгохоор нь сонгосон гэдэг бол бараг галзуу гэмээр шийдвэр байсан. За яагаад гэвэл Оппенхаймер бол өмнө нь ямар ч ийм том хэмжээний лабораторид удирдах албан тушаалыг хашиж байгаагүй дэндүү туршлага нэмгэн ийм хүн байсан. За бүр үүгээр барахгүй өөр нэгэн маш том шалтгаан байсан Оппенхаймер Америкийн нэгдсэн улсын коммунист намын гишүүд болон зүүнний үзэгтнүүдтэй маш гүн гүнзгий тийм холбоотой байсан учраас хамгийн түрүүнд холбооны мөрдөх товчооныхны овоо хараанд бол өртөж эхэлсэн байт юм байлээ. За яагаад ингэж ярьж байна вэ гэвэл тухайн үедээ Оппенхаймерын төрсөн дүү за мөн одоо яг тухайн үед байсан эхнэр за түүний бас нэлээд хэдэн найз нөхдүүд нь бол коммунист намын аль бие усны гишүүнчлэлтэй ийм хүмүүс байсан. Гэхдээ генерал Гровс бол одоо энэ бүхнийг үл харгалзаад хамгийн гол нь Оппенхаймер гэдэг хүний тэр тархин дэх тэр гялалцсан суут тухайн түүнд хэрэгтэй байсан учраас энэ төслийг удирдагчаар бол түүнийг ажилд авсан байдаг. За ингээд Оппенхаймер төслийн 2 дахь том хүн болж хувирсныхан дараагаар өөрийнх нь саналыг гаргаад Америкийн нэгдсэн улсын Нью Мексико мужийн Лос Аламос хэмээх одоо хүн амьдардаггүй алслагдсан тийм уулархаг цөл нутагт бол цоо шин хот болон тийм судалгааны авраг том байгууламжуудыг одоо асар богино хугацаанд бол байгуулсан байдаг. За газрын зураг дээр энэ байгууламжууд огтоосоо байхгүй ямар ч тийм аль бие усны хаяг тэмдэглэхээ байхгүй одоо тийм хотод бол дэлхийн өнцөг булан бүрээс нацистуудын тэр хорт хөнөөлт цавраас зугтсан маш олон физикчид, математикч, химчид мөн маш олон Нобелийн шагналт эрдэмтэд за мөн одоо шин залуу хамгийн шилдэг эрдэмтэд гэх мэтээр тэр бүх эрдэмтэд яг энэ Лос Аламос гэдэг газар бол цугларч эхэлсэн. За тэд нар ерөнхийдөө тэнд очсон даруйдаа бол гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдаж өндөр хашаа, харуул хэрэм болон тийм хамгаалалттай газарт за мөн одоо шуудан буюу тэр харилцан холбооны маш хатуу тийм нөхцөл дотор за ингэж сайн дураараа баг хоригдлууд мэтэр ингэж амьдарцгаах болсон. За тэнд юу болж байсан бэ гэвэл хүн төрөлхтний түүхэнд урд өмнө хизээч болж байгаагүй асар том хэмжээний шинжлэх ухааны судалгааны ажил бол явагдсан байдаг. За Оппенхаймер бол нэгэнт тэгж дэлхий дээр хамгийн шилдэг тархинуудыг ингэж нэгэн дээвэр доор цуглуулж чадсан. Гэхдээ хамгийн шилдэг хүмүүс нэг дор цуглах юм бол хамгийн шилдэгүүд бол бүгдээрээ хамгийн их эготой хүмүүс байдаг. Тиймээс Оппенхаймер тэр бүх шилдэг эрдэмтдийн хувийнх нь тэр эгонуудыг дарж бүгднгийнх нь тэр дотоод зөрчлүүдийг зохицуулах одоо тийм нэг сэтгэл зүйн давхар тийм зохицуулалтын аргыг бол одоо ашиглагаас өөр аргагүй болсон. За мөн үүнээс гадна одоо цэргийнхэн бол мэдээж хэрэг тодорхой хэмжээний цаг хугацааг бол түн тулгаад өгч гисэн тэдний дотор тэр үе шатны амжилттай болох ёстой ч гэдэг юм уу. Иймэрхүү одоо нэг талаас хүмүүсийн сэтгэл зүйн зохицуулж аргадах нөгөө талаас цэргийнхний тэр хуваарьт ингэж тааруулж ажиллах юм давхар хоёр ийм дарамтан дотор ажиллаж эхэлсэн байдаг. За иймээс Оппенхаймер ерөнхийдөө өдрийн 16 цагийн турш тасралтгүй ажиллаж мэдрэлийн асар их ядаргаанд үүнээсээ болж орж үр дүнд нь жингээ бас огцом алдаж ердөө 50 гаруйхан килограмм жинтэй тийм яс арьс болтлоо эцэж одоо зөвхөн хоол идэхээсээ илүүтэйгээр өдөржин тамхи татаж мартини ууж одоо иймэрхүү байдлаар амь зогоодог болсон гэдэг Лос Аламосын тэдгээр эрдэмтэд бас тухайн үедээ мэдээж хэрэг өөрсдөө юу хийж байгаагаа маш сайн мэдэж байсан. Тэд нэр орчлон ертөнцийг бүтээгч хамгийн жижиг хэсэг болох атомын одоо цөмийг нь хувааж дотор нь нуугдсан тэр хэмжээшгүй их энергийг бол суллах буюу нэг ёсондоо байгалийн хуулийг өөрчлөх бурхны тоглоомор тэр бүх эрдэмтэд бол тэнцээ наадацгааж байсан. Ингээд цүл дунд өрнсөн энэхүү нууцлаг ажиллагаанууд шинжлэх ухааны хязгаарыг эцэст нь даваад хүн төрлөختөн өөрөө өөрсдөө устгах эсгээ шийдэх оршихуйн хамгийн том, хамгийн аюултай шалгалт болон хувирсан байдаг. За ингээд 1945 оны 7 дугаар сарын 16-ны өдөр болж байгаа. За 7 дугаар сарын 16-ны өдөр Нью Мексико мужийн Үхлийн аян зам хэмээх тэр эзгүй эдсэн цөлд бол хүн төрөлхтний түүхийг өмнөх болон дараах хэмээн ингэж хоёр хуваах үс тийм хүчтэй асар өндөр ач холбогдолтой аимшигтай үйл явдал болсон байдаг. За түүхэнд бол Trinity хэмээн нэрлэгдсэн энэхүү асар том аимшиг туршилтын яг өмнөх
шүн бол одоо маш хүчтэй бороо аадар бороо орж аянга цахилгаан цахилдж одоо ингэж өнгөрсөн гэж ярьдсан байлээ. Оппенхаймер бол одоо маш их ядарсан эцэнхий бие арай ядан дийфэд одоо шонд бэхлэгдээд байсан тэр анхны тэр туршилтын атомын бөмбөгийг бол гаджет гэж нэрлэдэг байгаа. Тэр гаджет гэх нэртэй плутоны бөмбөг хэрвээ дэлбэрэхгүй бол яах вэ? Хэрвээ энэ бүх хөдөлс хөдөлмөр бүтэлгүйtэж туршилт амжилтгүй болвол яах вэ? Эсвэл нөгөө талдаа бүр эсэргээрээ буюу дэлхийн агаар мандлыг одоо энэ бөмбөг нь дэлбэрээд бүхэлд нь гинжин урвалд оруулаад шатаагаад баг амьд бүхнийг устгахчихвэ гэх мэт иймэрхүү маш их айдас дунд унтаж чадалгүйгээр тэр шөнийг өнгөрөөсөн гэдэг. За улмаар өглөөний 5 цаг 29 минут 45 секунд болсон. За яг энэ цаг мөчид бол цөлийн нам гүмхэн байдал бол гинэтхэн эвдэгдэж хүн төрлөختөн анх удаага нарны гадаргуунаас ч илүү тийм халуун температуртай бараг 1000 нар нэгэн зэрэг мандахтай адил нүд гялбам хурц гэрфийг газар тасааж чадсан байдаг. Эхлээд хамгийн түрүүнд нүд сохлон тэр хурц гялбаа үүсэж байгаа. Дараа нь хэдхэн секундын дотор бол асар хүчтэй дэлбэрэлтийн долгион үүсэж тэр ойр орчмыг бол бүхэлд нь дөргиж яг л тэнгэр нурах мэт тиймэрхүү хүчтэй дөргилт үүссэн. За улмаар энэ бүхний дараа тэнгэр өөд ойролцоогоор 12 орчим километрийн өндөртөө асар том хэмжээтэй тийм мөөгөн хэлбэртэй үйл хуралдаж бий болсон байдаг. За дэлбэрэлтийн хүч бол тэдний хамгийн өөдрөг тооцооллоос хүртэл одоо хэд дахин илүү хүчтэй байсан буюу одоо төсөөлж байснаас нь илүү хүчтэй, төсөөлж байснаас нь илүү хор хөнөөлттэй байсан нь бол ингээд тодорхой болсон. Тухайн туршилтыг хийсэн тэр цөлийн элс нь бол бүхэлдээ хайлаад оронд нь одоо ногоон өнгийн шив мэт тийм өвөрмөц урвалт бол орсон нь бол үүний дараа тодорхой болсон байдаг. За мөн яг тухайн цаг мөчид хяналтын бункер дотроос бол одоо энэ бүхнийг хараад үзэж байсан эрдэмтдийн зарим нь өөрсдийнх нь бүтээл амжилт олсонд хязгааргүй баярлаж хашигчж орилж байсан бол зарим хэсэг нь бол одоо үг хэлж чадхааргүй тийм уйтгар гунигт ч юм уу тийм дотоод гүн бясалгахын байдалд бол орсон байсан тийм баримтууд байдаг. Харин төслийн удирдагч Роберт Оппенхаймерийн хувьд бол түүний дотоод ертөнцид одоо маш том харуулсал шууд тэр дороо төрсөн гэж бол бичсэн байдаг. За түүний тархинд бол одоо багада шимтэн уншдаг байсан түрүүн хэлсэн тэр энэтхийн эртний судар болох тэр Бхагавад Гита гэдэг тэрхүү судрын алдартай ишлэл яг тухайн мөчид бол орж ирсэн гэдэг. За тэр нь ямар ишлэл байсан бэ гэвэл одоо би үхэл болж хувирсан, ертөнцийг сүтгэгч үхэл болж хувирлаа гэдэг яг энэ ишлэл яг л хөгжим аялгаутай хамт ингэж дууны үг мэтэр ингэж давтагдан түүний толгойд бууж эхэлсэн ингэж одоо ингэж дурсан ярьсан байдаг. За энэхүү Оппенхаймер гэдэг энэ хүн дэлхийн ертөнцийг фашизмын аюулаас аварсан баатар болж чадсан нэгэн боловч за хүн төрлөختний гарт бол зөрүүлээд өөрсдийгөө бүхэлд нь устгаж чадахгүйс мөхлийн түлхүүрийг бас атгуулснаа ингээд маш сайн ойлгосон. За туршилтын дараахан түүний хамтран зүтгэгч түүний ойр дотны шинжлэх ухааны хүрээллийн найз бас одоо туршилтын удирдагчдын нэг Kenneth Bainbridge гэдэг хүн Оппенхаймерт хандаад за одоо бид бүгд ингээд энэ цаг мөчөөс эхлээд өөдгүй новшнууд болон хувирлаа гэж ингэж хэлсэн байдаг. За ингэхээр ерөнхийдөө маш олон эрдэмтэд өөрсдийнх нь яг юу бүтээснийг яг бүтээснийхэн дараа тэр туршилтын дараа бол ойлгож мэдэрцгээсэн байдгаа гэж ингэж хэлж болно. За ингээд 1945 оны 8 дугаар сар болж байгаа. За тухайн сард бол бид бүхний сайн мэддэгчлэн Японы Хирошима болон Нагасаки хотууд дээр Америкийн нэгдсэн улсын нисэх хүчин Оппенхаймер тэргүүтээ тэр бүх эрдэмтдийн зохион бүтээсэн атомын бөмбөгийг хаяснаар дэлхийн 2 дугаар дайн бол аль биесээр дуусаж за Америкийн ард түмэн бүгдээрээ гудамжинд гарan баярлаж дайн дуустныг бол тэмдэглэж эхэлсэн. За Оппенхаймер бол одоо энэ цаг үед бол үндэсний хамгийн том баатар бахархал болон хувирч шинжлэх ухааны 90 үеийн бэлэгдэл болон мандаж за мөн түүний зураг бол тухайн үеийн Америкийн хамгийн нэр хүндтэй сэтгүүлүүдийн тэргүүн нүрэнд бол гарч эхэлсэн байдаг. Гэхдээ Оппенхаймер өөрийнхөө тэр одоо дотоод сэтгэлд ямар ч тийм баяр хөөргийг бол мэдрээгүй харин одоо хизээч цайршгүй тийм харанхуй ёс зүйн ангал түүний дотор бол яг тэр цагаас эхэлж ангааж эхэлсэн байдаг. За хамгийн анх Манхэттен төслийг эхлүүлж байх үед бол тэдгээр эрдэмтдийн өөрсдийгөө зөвтгөж байсан цорын ганц зөвтгөл нь юу байсан бэ гэвэл бид бүхэн Гитлерийг зогсоохын тулд дэлхийн ертөнцид энх тайвныг авчрахын тулд
энэ зэвсгийг зохион бүтээж байна гэж ингэж өөрсдөө зөвтгөж байсан. За гэтэл юу болсон бэ гэхээр яг үнэндээ атомын бөмбөгийг зохион бүтээхээс өмнө тэр бүхний одоо тэдгээр эрдэмтдийн өөрсдөө зөвтгөж байсан тэр нацист германууд хэдийнэ дайнд ялагдаад бууж өгчихсөн байсан. За ингэснээр одоо энэхүү атомын бөмбөгийг ашиглах байна бол Герман биш болж хувираад Германы оронд харин цөмийн бөмбөг бүтээх ямар ч боломжгүй байсан. Тэр байтугай цөмийн бөмбөг бүтээх судалгаач хийж эхлэегүй байсан. За түүнчлэн дайнд ялагдах нь бол бараг цаг хугацааны асуудал болж хувираад байсан. Япон улс нь Америк нэгдсэн улсын атомын бөмбөгний бай болж ингэж хувь тавилангаар ингэж хувирсан байдаг. Ингээд Японд энэхүү хоёр бөмбөгийг хайснаар нийтдээ 200 мянга гаруй энгийн номхон иргэд, хүүхэд болон эмэгтэйчүүд гэх мэтэр тэр олон гэмгүй хүмүүс хэдхэн секундын дотор амьдараа шатаж үнс нуран болцгоосон. За үүний дараах хохирлыг бол бас одоо тооцсон гаргах хэцүү. Хор тавдар, эвдүү одоо ужиг өвчин гэх мэтэр одоо маш их өвчин бол энэ атомын бөмбөгний дайралтаас сурч Япончуудын дунд бол одоо бий болсон байдаг. За ингээд ямар ч тач Японд атомын бөмбөгнүүд хаясан мэдээг сонсоод Лос Аламосын эрдэмтэд бүгдээрээ шахуу бол тухайн үед нэлээд тийм одоо харуулсны мэдрэмжинд бол автацгаасан гэдэг зохион бүтээгчид нь өөрсдөө тэгж харамссан гэсэн үг. За Оппенхаймерийн хувьд бол харин өөрийнх нь бүтээсэн зүйл нь одоо дайныг зогсоох бус харин хүн төрлөختнийг ингэж үе олноор нь устгах цоо шин эрен үеийг эхлүүлсэн гэдэгтээ тэрээр маш их харамсаж байсан. Оппенхаймерийн хувьд бол энэ харуулсал болон сэтгэл зүйн энэ бүх дарамттай тестээр 1945 оны 10 дугаар сар тэрээр цагаан ордон дотор орж Америк нэгдсэн улсын тухайн үеийн ерөнхийлөгч Harry Truman-тай бол уулзалт хийсэн байдаг. За Оппенхаймер бол одоо ерөнхийлөгчөд хандаж зэвсэглэлээр ингэж хөөцөлтгөө ер нь бол хязгаарлаж зогсоох хэрэгтэй. Цөмийн зэвсгийг олон улсын хяналтанд оруулах одоо ийм шаардлага үүсэт байна гэдэг иймэрхүү зүйлийг бол ярьж хэлсэн байдаг. За гэтэл Truman ерөнхийлөгч хариуд нь юу гэж хэлсэн бэ гэхээр одоо бидэнд зөвлөлт хэмээх одоо ийм аврах том дайсан мангас улс тулж ирээд байна. За тэдэнд бид өөрсдийнх нь сүр хүчийг харуулж өөрсдийнх нь хүчрхэг оршихуйг харуулж мэдрүүлэхийн тулд өөрсдийнх нь цэрэг айрам ямар хүчрхэг байгааг мэдрүүлэхийн тулд биднэрт цөмийн зэвсэг зайлшгүй хэрэгтэй байна гэж түүний яриаг бол одоо тасалсан гэдэг. За ингээд одоо үүний дараагаар Оппенхаймер бол өөрийнх нь сэтгэл хөдлөлийг бас барьж дийлэлгүйгээр ерөнхийлөгчийн яг нүдрүү нь харж байгаад ерөнхийлөгчөө миний гар яг л цуснд будагдсан мэт надад санагдаж байна гэж ингэж хэлсэн. За гэтэл үүнийх нь хариуд яасан бэ гэхээр Truman-ы уур хүрсэн гэж байгаа. Уур нь хүрэнгуудаа Ингрээсээ авчуур гаргаж ирэнгуудаа тэгвэл энэ авчуураар над гараа арчиж. Чиний цус чинь арилнаа гэж ингэж хэлсэн ба. За ингээ энэ уулзалт ерөнхийдөө нэлээд тийм онцгүй таагүй уур амьсгалт болж өрнөд Оппенхаймерийн цагч дуусаад ерөнхийлөгчийн цагаан ордноос явсан. За харин цагаан ордноос Оппенхаймер явсны дараагаар ерөнхийлөгч Truman ойрын хүмүүстэй хандаад наад нэг няцгаа бийтэнгээ дахиж хизээч миний өрөөнд оруулаарай. Цөмийн бөмбөгийг тэр хайсан биш би хайсан юм шүү гэж одоо ингэж бол хэлсэн байдаг. За Truman-ы хувьд бол одоо атомын бөмбөгийг хайсандаа маш их сэтгэл хангалуун байсан. Одоо түүний энэ уулзалтаас Оппенхаймертэй ярилцсан ярианаас бол ингэж тун тодорхой харагдаж байгаа юм. За мөн одоо энэ уулзалтаас Оппенхаймер бас орчлон хүний ертөнцийн нэг үнэн зүйлийг бол маш сайн ойлгож авсан. За шинжлэх ухаан гэдэг энэ зүйл бол хичнээн агуу байлаа гэд эцсийн үр дүндээ хизээ хаана хэнийг устгах шийдвэрийг зөвхөн улс төрчид болон цэргийнхэнд гаргадсан байна гэдгийг бол ингэж ойлгож авсан. За энэхүү Оппенхаймер орчлон ертөнцийн нууцыг тайлсан агуу эрдэмтэн бус харин зүгээр л нэг эрх мэдэлтнүүдийн гарт зэвсэг атгуулсан тэдний дуулууртай зарцсан болж өнгөрсөн бүх хугацаанд амьдарч байсан байна гэдгээ энэ үед ойлгож эхэлсэн байгаа. За энэ мөчөөс эхлээд Оппенхаймер бол одоо өөрийнх нь бүтээсэн зүйлийнхэн яг эсрэг ялангуяа энэхүү атомын бөмбөгнөөс бараг 1000 дахин хүчтэй гэж нэрлэгддэг тэрхүү улс төрөгчийн бөмбөгийг зохион бүтээх ажиллагааны эсрэг бол маш хүчтэй, маш олон жилийн турш ингэж тэмцэх эргэлт буцалтгүй тэмцэлтэй бол хөл тайван орсон байдаг. За энэхүү ямар ч тач дэлхийн 2 дугаар дайнд дуусаж хүйтэн дайны хөшиг
татагдаж эхлэх тэр үед Оппенхаймерийн амьдралын хамгийн харгас, хамгийн гутамшигтай он жилүүд бас дагаад эхэлсэн гэж хэлж болно. За тэрээр эх орноо аварсан баатар байснаа шууд л огцом эх орноосоо урвагч хэмээн цоллогдож улс төрийн бохир тоглоомны золиос болж эхэлсэн байдаг. За 1949 он Зөвлөлт холбоот улс ч гэсэн өөрсдийнх нь цөмийн туршилтыг бол амжилттай хийсний дараагаар бол Америк нэгдсэн улс бас маш гүн шоконд орсон байдаг. Яагаад гэвэл Америкчууд зөвлөлтийг цөмийн зэвсэг зохион бүтээх арай болоогүй гэж ингэж үзэж байсан байлээ. За ингээд Америк нэгдсэн улс нэгэнт өөрсдийнх нь энэхүү атомын зэвсэг дэх давуу байр сууриа нэгэнт алдсан учраас тэд нэр ямар арга замыг хайж эрэлхийдж эхэлсэн бэ гэхээр Хирошима болон Нагасаки хотуудад хаясан тэрхүү атомын бөмбөгнөөс даруй 1000 дахин илүү хүчин чадал хор хөнөөдтэй улс төрөгчийн бөмбөгийг бүтээх тийм ажилдаа улаар нь дайрч эхэлсэн байдаг. Гэхдээ Оппенхаймер бол энэ ажлыг бол мэдээч маш хүчтэй эсэргүүцсэн. За тэрээр юу гэж үзэж байсан бэ гэвэл та нарын бүтээх гээд байгаа энэ зүйл бол ердийн нэг зэвсэг биш ээ. Энэ бол бүхэл бүтэн үндэстнийг, ард түмнийг цаашлаад соёл иргэншлийг тэр чигээр нь устгах хүчтэй геноцид үлдэх зориулалттай ийм зэвсэг юм шүү гэж мэдэгдээд цөмийн зэвсгээр одоо хөөцөлтгийн эсрэг маш хатуу зогссон. За гэтэл ингэж зогсноор тэрээр Вашингтоны эрх баригчид бол одоо эрх баригчдын дургуг бол шууд түргээд эрх баригчид засгийн газрын тэргүүнүүд энэ Оппенхаймер гэдэг хүнийг тоглоомноос шууд шахаж гаргах ёстой байна гэд ингэж шийдсэн. Яг үнэндээ тэднэрт Оппенхаймерыг унгах бол маш амархан байсан. Гэхдээ Оппенхаймерийн энэхүү уналтын ард бол одоо нэгэн маш хүчирхэг эрх мэдтэй хэрнээ нэлээд тийм хоржин нэг хүн оршиж байсан. За тэр хүн бол Америк нэгдсэн улсын атомын энергийн комиссийн дарга Льюис Штраус гэдэг ийм хүн байсан. За Штраус бол маш бардам зантай, эрх мэдэд дуртай, сэтгэл зүйн хувьд өөртөө одоо бас итгэлгүй тийм хүн байсан. Оппенхаймер урд нь бол одоо Конгрессийн нэгэн удаагийн сонсголын үеэр бол Штраус гэдэг одоо энэ хүний шинжлэх ухааны мэдлэггүйг олон нийтийн өмнө бол маш их тодор зарлаж түүнийг одоо шүүмжилж, өгөөдөн доромжилж байсан. За иймээс Штраус гэдэг хүн бол Оппенхаймерыг бол өөрийнх нь орхотоо араандаа 100 гэж ярьдаг. Яг тэгж зуугаад тохиромжтой мөчн ирэхэд Оппенхаймерыг бол унгана гэдэг одоо ийм өс хонцон тээж явж байсан байгаа. За ингээд тэрээр Оппенхаймерыг устгахын тулд 1950-ад онд маккартизм буюу одоо тухайн үед Америк нэгдсэн улсад коммунистуудыг яг эд ангуучилж байсан тэр нийгмийн хэрэглийн төгс аргыг бол ашигласан байдаг. За 1954 онд Штраус бол Оппенхаймерийн аюулгүй байдлын эрх гэдэг одоо тэр эрхийг цуцлах тийм нууц шүүх ажиллагааг бол маш нарийн зохион байгуулалттайгаар зохион байгуулсан байдаг. Ингээд нэгэн зохион байгуулалтыг хийчихсэн байсан учраас энэ шүүх хурал нь үр дүн нь баг урьдчилан тодорхой болчихсон ийм тоглоомын шүүх хурал болж хувирсан гэж хэлж болно. За тухайн шүүх хурлаар бол Оппенхаймерийн одоо өнгөрсөн үед найзлаж байсан түүний Америкийн коммунист намын гишүүнчлэлтэй найз нөхөд за мөн түүний хуучин эхнэр Жен Тетлок гэх мэт одоо тэр бүх коммунист ойр байсан коммунист үзэлтэй хүмүүсийг нь бол одоо бүгднгийнх нь түүхийг нь сөхөж гаргаж ирээд Оппенхаймерыг өөрийг нь Зөвлөлт холбоот улсын тагнуул байж магадгүй гэдэг ийм аимшигтай гүтгэлгийг бол гаргаж ирсэн. За ингэснээр холбооны мөрдөх товчоо Оппенхаймерийн утас болон одоо гэр эвгэмж гэх мэт одоо бүх зүйлийг маш тэгж нууц байдлаар тагнаж, шагнаж, мөрдөж ингэж эхэлсэн байдаг. Гэхдээ түүний сэтгэл зүйн хамгийн хүнд цохилт нь юу байсан бэ гэвэл Манхэттен төсөл дээр хамт ажиллаж байсан түүний дотны найз болох одоо Эдвард Тейлер гэдэг хүний урвалт байсан. За энэ хүн яасан бэ гэхээр түүний гин буруутайг хэлэлцэжсэн тэр шүүх хурал дээр нь орж ирж гэрчийн мэдүүлэг өгсөн. Гэхдээ гэрчийн мэдүүлэг өгөхдөө бол одоо би улс орныхон амин чухал одоо ажиллуудыг Оппенхаймер гэдэг хүнд бол даатгаж чадахгүй буюу энэ хүн бас урвагч байж магадгүй гэдэг иймэрхүү утгатай мэдүүлэг өгсөн байгаа. За ингээд үүний дараагаар бол одоо шүүхийн шийдвэр гараад Оппенхаймерийн одоо бүхий л аюулгүй байдлыг нь одоо эн чинь маш чухал хүн байсан учраас аюулгүй байдал болон хангамжийг нь уулз хариуцдаг байсан. За гэтэл одоо түүний энэ тусгай хангамж аюулгүй байдлыг нь бол тэр чигээр нь одоо уулз хариуцгаа болоод ерөөсөө ингээ гудамжинд хөөгд гаргачихсан гэсэн үг. Нэг ясандаа бол одоо өөрсдөд нь атомын бөмбөгийг энэ хоёр гараараа хийж өгсөн тэр хүнийг одоо тоглоомоос арчиж хайсан гэсэн үг. За Оппенхаймер бол ингээ энэ явдлын дараагаар бол хизээч хуучин шиг байж чадаагүй сэтгэлийнхэн гүнд
өөрийнх нь тэр засаг төрдөө гомдсон гүн гүнзгий гомдол сэтгэл зүйн хувьд ингээд бараг эвдэрхий хүн болж хувирсан гэж ингэж хэлж болно. За энэ бол одоо эрх мэдэл болон улс төрийн машин гихч зүйл бол өөрт нь үйлчлэхгүй бол хамгийн агуу ухаантныг хүртэл хэрхэн зажлаад нулимж хайдгийг бол харуулсан юм хамгийн эмгэнэвтэй түүхэн жишээ болж хувирсан байдаг. За энэхүү улс төрийн тавцангаас ингэж одоо маш гутамшигтайгаар өрөвдөлтөөр хөөгдөж дотны хүмүүсээсээ ч гэсэн урвалт мэдэрсэн Оппенхаймер амьдралын сүүлийн жилүүдэд нэлээд нам гүм чимээгүй дотоод бясалгал дунд амьдарсаар өнгөрүүлсэн. За тэрээр 1967 онд хоолойны хорт хавдраар нас барах хүртлээр бол Принстонны одоо агсан төвшний судалгааны хүрээлэн ерөнхийдөө удирдах мөн Альберт Эйнштейн зэрэг одоо суут ухаантнуудаа бас мөр зэрэгцсэн судалгааны ажил бол хийсэн. Гэхдээ түүний гадаад төрх нь бол дотоод сэтгэлийнх нь зовлон хамгийн бодит тусгал болж харагдаж байсан гэдэг. Тэрээр маш их тамхи татаж, байнгын депресд орсноосоо болоод одоо маш хурдан хөгшөрж, үсэн цал буурал цагаан болж, нүдэнд нь хизээч арилахгүй тийм гүн гүнзгий уйтгар гониг бол нэвт шингэсэн. За 1963 онд Америк нэгдсэн улсын тухайн үеийн ерөнхийлөгч Джон Кеннеди Оппенхаймерийн эх орондоо байгуулсан тэр гавьяаг нь хожимж гэсэн одоо шударгаар үнэлж түнд Энрико Фермингийн шагнал гэдэг тийм шагналыг бол олгохоор болсон. За гэхдээ энэ нь даанч одоо дэндүү оройтсон уучлалт гуйсан хэрэг бол байсан юм. За яагаад гэвэл одоо энэ шагнал түүний 1954 онд улс төрийн зүгээс улс төрчдийн зүгээс авсан тэрхүү гүн гүнзгий сэтгэл зүйн дарамт шарахыг бол одоо хизээч ангаж чадаагүй. Гэхдээ энд нэг зүйл байгаа. Оппенхаймер одоо хэдийгээр атомын бөмбөг улс төрөгчийн бөмбөгний эсрэг үзэлтэй байсан ч тэр хизээч өөрийнх нь яг амаараа би атомын бөмбөг бүтээсэндээ харамсаж байна гэж ингэж аль бие ёсоор бол хэлж байгаагүй. Гэхдээ түүний үлдсэн амьдрал нь тэр чигтэл энэ атомын бөмбөгний аюул, цаашраад энэ улс төрөгчийн бөмбөгний аюул, за шинжлэх ухаан ба одоо ёс зүй хоёр бол ингэж хоорондоо уялдаатай явах ёстой гэх мэт одоо иймэрхүү гимшлийн одоо номлолуудаар дүүрэн байсан. За түүхэнд одоо энэ Оппенхаймер гэдэг хүнийг яг түрүүн хэлсэнчлэн орчин цагийн Прометей гэж бол одоо ингэж нэрлэдэг. За эртний грекийн домогт бол энэ Прометей бол бурхтын галыг хулгайлан хүн төрлөختөнд өгснийх нь хариуд бол одоо өөрөө хаданд хүлүүлж өдөр бүр зовлон шаналл амсаж шийтгүүлэх ийм хувь тавилантай бол нүүр тулсан байдаг. За тэгвэл яг үнтэй адилаар Оппенхаймер орчдын ертөнцийн хамгийн нууцлаг галыг буюу бараг галнаас ялгаагүй тэр чухал хүндрэлтний түүхэнд үүрэг гүйцэтгсэн атомын зэвсгийн нууцыг бол Америк нэгдсэн улсад авчирч өгчгөөд өөрөө түүнийхэн төлөө амьдралынхан эцэс хүртэл тэр там дунаж за улс төрийн махны машинд ингэж хүлүүлэн тамлуулсан гэхээр одоо маш ижлэгэн жишээ мэт бол ингэж харагдаж байгаа юм. За Роберт Оппенхаймерийн үлдээсэн хамгийн том өв гэвэл зөвхөн цөмийн зэвсэг бол мэдээж байгаагүй. За энэ хүн бол хүн төрлөختөнд мэдлэг гэдэг хичнээн агуу байсан ч хүн төрлөختний ёс зүй болон төлөвшлөн мэдлэгээсээ хэрвээ хоцрох юм бол ямар аимшигтай сүрэлт хүрдгийг бол одоо өөрийнх нь амьдралаар өөрийнх нь амжилт ба уналтаар бол одоо төгс батлан харуулж чадсан нэг юм. За өнөөдөр ингээ бидний амьдарч буй одоо нэг л товчлуур дараад дэлхийг тэр чигт нь сүрүүлж чадах хэмжээндээ болсон энэхүү аимшигтай хэрнээ эмзэгхэн ертөнцийг бол гарцаа байхгүй Оппенхаймер гэдэг энэ хүн бол байгуулж бүтээсэн. За энэ хүн бол одоо бидэнд мөхлийн түлхүүрийг хэдийгээр атгуулсан боловч за түүнийг хэрхэн ашиглахгүй байх ухааныг бас бид өөрсдөө олох ёстой гэдгийг сануулад түүхийн тэр өтгөн манан дунд уусаж алга болсон ийм гайхалтай түүхтэй нэг юм аа. За ингээд өнөөдрийн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Та бүхэнд таалагдсан байхаа бас энэ хүнийг арай нэг одоо сэтгэл зүйн өнцгөөс нь ч юм арай өөр өнцгөөс нь бас харахад тус болсон болов уу гэж найдаж байна. За ингээд дараагийн дугаараар дахин уулзтлаа. Түр баяртай.